AI-г өрсөлдөгчөө биш энэ миний хэрэглэгдэхүүн. Миний ажлыг төтөлнө. Үлснийг ингээ би хийнэ. Илүү төгс олгож хүний хийж чадахгүй тэнд гарч байгаа байхгүй те. Тэрэн шиг одоо ер нь орчуулагч гэдэг юм дараагийн төвшөнд ярих төрөлч аль ч хэл рүү солонгосч вэ нөө бүх хэл дээр маш сайн ингээд AI орчуулаа гараад ирж байгаа. Одоо энэ төлбөртэй AI наадаг ч юм уу. Тэгэнгүүт тэн дээр яг сэтгүүл зүйн үүрэг талаасаа гэдэг юм бол бидний мэргэжлийн онцлог гарч ирдэг. Яг тэрийг буулгахад Монгол ийм агаартай ийм одоо ойлголтыг ингээд зөв болгож яг мэдээлэл хүргэхэд бидний үүрэг одоо тэнд гарч ирдэг юм уу. Тэгэхээр найруулга зүйн талаас тэр алдаа талаас одоо тэр үгийн те бидний ийм алтай язгуур хэлчин яаж бүтсэн ийм онцлогтой юм байна гэдэг тэр талаас нь илүү бидний онцлог гарч ирдэг гэсэн. Гэрэл сурсан юм тэгэл хүнд яаж ч ийсэн цаг хугацааны дараа ч ийсэн хэрэг болдгол юм шиг санагдсан. Оролдоол ах тусан. Тэгэл эхлээд хамгийн зөв нь чи юунд дуртай вэ? Чи өөрийгөө бэмбэрийн чинь гэж харж байна уу? Өөр одоо тэг хин гэж харж байна уу? Тэр зөв рүүгээ явах нь тэг тэрнээс бол тэр ажил чинь мөнгө олохгүй тэр чи одоо нэр өстө нэг хол явах юм уу? Юу сураад байгаа юм гэдэг юм бол хэрэггүй байгаа. Яагаад гэх юм бол чи өөрөө дуртай, өөрөө хичээл чармайлтай юм бол тэр мэдсэмжсэн мэрэгжлийн next төвшөнд аваад хүнээ чи болоод тэгээд хинээрч орлуулшгүй капитал болох учраас зүгээр л дуртай юмаа сонгох гэж дээр үед ахичнэр зарим нь хэлдэг байсныг ойлгохгүй байсан бол одоо бол ойлгож байгаа. Телевиз бас тийм редакцийн ажил маш чухал. Яагаад гэвэл одоо ингэ харилцаа холбооны байгууллагаас ирнэ гэдэлтэй одоо бүр тех гээд байгаа. Хэвлэлүүд ингэ доогоор ингэ савтай болгоод Монгол савтай эцэг ингэ гаргаад тэгээд тэн дээр ингэ хүний ярьсан маа яриаг цэгцтэй ингэ болгох найруулан бичих тэгэнгүүтээ бас тэр нөө дуу оруулдаг штэ. Тэр дуу оруулах байгаа хоолойны текстүүдийг редакторлах юм уу? Тиймэрхүү. Редакторын ажил бас нэлээд юу биш үү? Сэтгүүлчийн ажил илүү үнэлэгддэг бас. Яг салбар дээр гараад ирэхээр редакторыг бас илүү юу гэдэг байна. Нарийн мэрэгчлэн. Тэгэхээр өндөр курст орж манайх одоо бүр тийм байна. Одоо энэ монгол хэл суртай, англи хэлтэй ер нь хүн байвал сургаад авъя гэдэг. Маань хүн одоо чадвартай яг өөрийгөө тэгээд нэлсэн байхад энэ мэрэгжлийн хамгийн давуу тал нь бол тэр сэтгүүлээс хаанч утсан. Тэгээд хажуугаар миний тэр хэлж байгаа нэг давхар хэлний одооноос ингээд сураад те хостой болчих юм бол 2 дипломтой төгсөө гараад ирээд хад ер нь хаанч сэтгэхэр. Тэгээ манай хязгаар гэдэг хөтөлбөрөж онц ойлгоно. Яг мэрэгчлэн бэлтгэдэг гэсэн шүү дээ. Юмны талын юм шигтэй хашаарын төвшний тэр хүн цаашаа ямар ч ажиллах хөгжиж ажиллах тийм одоо боломжтой болох. Тэгээ хүрүүх аягүй өндөр боломжтой. Яг багшаар төгсөөг учраас яг би багш шинэ өөр би юу гэдэг гэсэн юм байхгүй. Хашаагаа хөрвж болохоор давуу талтай. Гэтэ одоо бол яг нэг юм завсрын юм шиг санагдаад байдгийг би одоо ингээ хайчих. Сурж хахад багшийн анги хүүхдүүд бол яг багш. Сэтгүүлчийн анги хүүхдүүд яг сэтгүүл санагдаад. Тэгэнгүүтээ юуны анги хүүхдүүд гэдэг юм а. Хэл шинжээчийн анги хүүхдүүд тэд нар бол яг шинжээч байгаа байхгүй тийм. Яг шинжээч яг судалгааны ажилтан болох хүмүүс одоо. Тэгээ бид нар яг юу ингэдэг та сэтгүүлч болж болно, та багш болж болно гэдэг. Тэнд чи багш сураад байна, тэнд чи сэтгүүлч сураад байна. Бид нар одоо хүний юм болох гэж байгаа юм шиг завсрын юм шиг тэр нь одоо бидний өөрсдийн давуу тал юм лээ. Оо би тэрүүгээр тийм штэ, тийм юм хийх боломжтой. Гэтэ чи одоохондоо болоогүй юм дөө. Ингээд сурж явж байгаа л тэгэл олон таалга нэгдэн 2 3 дугаар курс рүүгээ орно. Олон багш нартай таарна. Аль багш нь те надтай илүү ойрхон юм заагаад миний юм үзэл баримталтай нийлээд байна гэдэг. Багш дотор хүний нэг юм байт юм аа. Тэгээд илүү сонирхлын татсан. Тэр л мэддэг. Тэгээд тэр бичин гэдэг чинь л одоо хамгийн сайн скил би яг тэрүүгээр л одоо нэлээд амжилттай явж байгаа. Бичих чадварыг надаас хинч булгаадгүй учраас тэр миний капитал учраас хүрээлэлтэй хажууд чинь байгаа хүмүүс хаашаа тэмүүлж байгаа, юу ярьж байгаа, юу сонсож байгаа, чи хаана хэнийг таньдаг болно, хинтээ ойролцоо байна гэх чинь бас нэг юм тодорхой болоод хаашаа явах чинь залж тэгээд тэгээ мэрэгчлээ бас үнэнч байгаарэ. Мэрэгчлээ үнэнч байх юм бол цаг хугацааны туршид үн цэнийг ингээд тогтоодог.
Яг энэ мэрэгчлэрээ бичсэн юм хувьсаад ойрхон байвал надад их давуу талаа ашиглаж амьдралын ингээд уртад давуу талаа ашиглаж чадах юм шиг санагдаад байна.